Орой минь хүргээ үзэгчдээ та бүхэндээ мэдээ танилцуулах гэж байна. Одоо мэдээллийн урангуудаа танилцсан уу? Цагаан сар 2015 үзэсгэлэн худалдаанд оролцох аж ахуй нэгж хувь хүнийг 29-нд бүртгэнэ. Өнөөдрөөс төвсийн байгууллагын цалин халамжийн тэтгэвэр тэтгэмж бууж эхэлнэ. Нийгмийн даатгалын сангаас энэ жил тэтгэвэр тэтгэмжийн үйлчилгээнд 32.8 тэрбум төгрөг төсвөлжээ. Гиванбаатарын талбайг цэцэрлэгт хүрээлэн болгоно. Улаангом сумын засаг даргын нөөцөөс чандамны гэрлийг засварсан гэлээ. Нархан 3 дугаар цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн хүүхдүүдийн дунд бие чадан тэмцээн боллоо. Эдгээр болон бусад мэдээллийн дэлгэрэнүүд одоо анхаарлаа хандуулна. Мэдээлж байна. Энэ сарын 30-31-нд цагаан сар 2015 үзэсгэлэн худалдаа шин Улаангом битүү захад явагдсан. Үзэсгэлэн худалдааны зар сурталчилгааг хариуцаж, хэвлэл мэдээллийн байгууллагыг оролцуулах, бүртгэж талбай хуваарлах, байршуулах ажлыг үйлдвэр хөдөө аж ахуйн газарт өөрөг болгосон гэж байна. Харамсалтай нь оролцогч иргэдийн хувьд зохион байгуулалтын талаар ташаа ойлголттой байсаар байна. Тухайлбал бүртгэл эхлээгүй байхад 150 гаруй аж ахуйн тэгж хувь иргэн бүртгэгдсэн талбай олдохгүй байна гэдгийг хөдөө орон нутгаас оролцохоор ирсэн гутлын үйлдвэрлэгч хувь иргэн Болжин бушгүй нэвтрүүлэгт хандсан юм а. Тиймээс бид тодруулгын мэдээ бэлтгэлээ. Яг одоогийн байдлаар бүртгэл явагдаагүй байгаа. Яг бүртгэл бол 29-нд явагдана. Бүртгэл хийж бараа талбай хуваарлаж бүтээгдэхүүн байршуулах ажлыг үйлдвэр хөдөө аж ахуйн газар худалдаа аж үйлдвэрийн танхим хийж зохион байгуулна. Тэгэхээр одоо хөдөө орон нутаг хөдөө сумуудаас ирсэн иргэд бол аж ахуйн нэгж Улаангомын иргэд аж ахуйн нэгж гэсэн худалдаа аж үйлдвэрийн танхим үйлдвэр хөдөө аж ахуйн газар руу хандаж бүртгүүлнэ. Тэндээсээ хуваарлж өгсөн талбай дээр үйл ажиллагаа явуулна. Тэгэхээр одоо шинэ захт маань ер нь хэр багтаамж байгаа л гişнээ павильон ч юм уу одоо нэг хүн та эзлэх талбай хэр юм бол ер нь хангалттай гэж үзэж байна та. За хүнсний хэсэгтэр бол 6 метрийн урттай 14 лангуу байгаа. Тэндээ хүнсний бүтээгдэхүүн цагаан эдэг байршуулна. Одоо зөөлөн ойдл бусад юмнуудаа бол бараа бүтээгдэхүүн болохоор нэг давхрын бусад чөлөөтэй газруудаар байршуулна. Сүү одоо мах гэсэн тийм гисэх бараа бүтээгдэхүүн бол гадна тал бараа одоо талбай хуваарлж өгöd зогсоох юм байна. Тэгэхээр хөдөө орон нутгаас ирж оролцож байгаа хүмүүст ер нь анхааруулад хэлэхэд та одоо юу өөрсдийн зүгээс юу бэлтгэх хэрэгтэй вэ? За цагаан эдээ тэр лангуун дээр тавьж борлуулах бүтээгдэхүүнийг бол тэг лангуутай учраас одоо зориултын лангуутай учраас гайгүй одоо дээл хувцс бусад тийм зүйлүүд нь болохоор өөрийн гэсэн одоо ширээ тий үлгүүр бусад зүйлээ хангаж ирэх юм байна. Тий мах бол гадна зогсох учраас өөрийн гэсэн зогсоод зарчих боломжийн тийм одоо тээврийн хэрэгсэлтэй ч юм уу тийм байдалтай зогсогдох. Шинээр ашиглалтанд орсон битүү захын павильонууд сул байгаа учраас талбайг ашиглах, нөгөө талаас зориултын орчин бүрдсэн гэдэг утгаараа явуулахар шийдсэн гэдгийг ажлын хэсэг ярьсан. Үзэсгэлэн худалдаанд оролцогчдод 1-р сарын 29-нд бүртгүүлж бараа бүтээгдэхүүнээ байрлуулах талбайг авах ёстой. Мөн мэргэжлийн хэлтийн газар үзэсгэлэн худалдаанд худалдаалагдах бараа бүтээгдэхүүнүүдэд холбогдох хууль журам стандартын дагуу хяналтавж ажиллах юм а. Оролцох хүсэлтэй аж ахуй нэгж байгууллага хувь иргэдийн хувьд 29-ны 15 цагаас бараа бүтээгдэхүүнээ байрлуулна. Бараа бүтээгдэхүүн дуусаагүй тохиолдолд дахин 7 хоногор сунгаж байрлуулах боломжтой. Талбай ашигласан гэж ямар нэгэн хурамж авахгүй гэдгийг хэлж байна. Манай телевизийн Болжин бушгүй нэвтрүүлгээр халамжийн болоод хүүхдийн тэтгэлгийн мөнгө яагаад буухгүй байгаа болон хизээ буух талаар тодруулж өгөхийг хүссэн санал ирүүлсэн юм а. Өнгөрөгч баасан гарагт болсон Улсын хурлын нэгдсэн чуулганаар Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийн өөрчлөлттэй холбоотой тодтгол батлагдсан. Үүнтэй холбоотойгоор халамжийн сангийн болоод төсвийн байгууллагын цалин тэтгэвэр саацсан ч өнөөдрөөс олгож эхлэх байгаа гэдгийг аймгийн засаг даргын тамган газрын санхүү төрийн сангийн хэлтсээс мэдээллээ. Улсын хурлын нэгдсэн хуралдаанаар төрийн албан хаагчдын цалин нэмэхэд зориулж 90 тэрбум тэтгэвэр тэтгэмж нэмэхэд 13 тэрбум төгрөгийг төсвөлөхөөр гишүүдийн 80%-аар дэмжигдсэн. Харин хизээ хэдэн хувиар нэмэх вэ гэдг нь өнөөдрийн байдлаар тодорхойгүй байна. Иргэдийн дунд хүлээлт үүсэж байгаа ч цагаан сарын үеэр нэмэхгүй, учир нь тэтгэвэр тэтгэмж нэмэгдэхтэй зэрэгцээд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүд дагаад өсдөг бичигдээгүй буруу үзэгдэл манад байдаг учраас 1-2 дугаар сард нэмэхгүй гэдэг хариултыг хөтөлмөрийн сайд сэтгүүлчдэд ярьсан байна. Улсын 2015 оны төсвийн хууль нэмэлт өөрчлөлт оруулалттай холбоотойгоор одоо өнгөрсөн 7 хоногийн 5 дахь өдөр бол одоо Монгол Улсын 15 оны төсвийн хууль өөрчлөлт оруулж төсвийн дотлыг баталсан. За энэ төсвийн дотгол батлагдсан бол сангийн сайд бол бүх төсвийн хуваарьт бол өөрчлөлт оруулсан тушаалаа гаргаад энэний дагуу бол төрийн сангийн одоо сангаар хийгдэх үйлдвэрүүд эхлэх учиртай маа. Ийм учраас бол өнөөдрөөс
аймгийн бүх төсвийн байгууллагын цалин, халамжийн асуудлууд бол ингээд тавигдаад эхэлнэ. Тэгэхээр одоо бас тэтгэвэр цалин одоо нэмэгдэнэ гэж яриад байгаа мөртлөө хэдэн хувиар хизээ нэмэх гэдэг нь тодорхойгүй байгаа дээрээсээ. Тэгэхээр энэ дээр юу н манай орон нутагт гişнээ дөрөв төсвөлсөн бэ? За төсвийн дутагдлаар бол хэд хэдэн асуудлыг авч хэлсэн. Ер нь бол мэдээж бол төсвийг хумх бодлого барьсан. За урсгал зардлыг бол тодорхой төвшөнд бол бууруулсан. За дээр нь бол цалин тэтгэврийг бол одоо нэмэгдүүлэхээр жишээ нь цалингийн нэмэгдэлт бол улсын хэмжээнд бол 103 тэрбум төгрөгийг одоо цалин нэмэгдүүлэх арга хэмжээнд зөрүүлж бол нэмэгдүүлж тавьсан. За энэ асуудал бол угаасаа яг энэ төсвийн дутагдлаа дагаад бол аймаг бол тотал хийн. За яг алуун үесээр бол одоо манайдар яг баталгаажсан тоо ирээгүй учраас төдөө хуваар цалин нэмэгдэх. За тэтгэврийг бол ийм хэмжээгээр нэмэгдүүлэхсэн шийдвэр засгийн газрын холбогдох тогтоох шийдвэр нь гараад дутагдлын тоо ирсний дараа бол аймгийн чуулганаар бол энэ асуудал тодорхой болж хэлцэгдэнэ. Түүнчлэн жирэмсэн эхчүүд болон хөхөөл ээжүүдэд олгох мөнгийг танах асуудал яригдаж нилээдгүй эсэргүүцэл дургуцлыг хүргэж авсан. Харин 2015 оны төсөвд жирэмсэн эхчүүд болон хөхөөл эхчүүдэд олгох тэтгэмжид зориулж орон нутгийн сан 9.1 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх, алдар дэлхийн одонтой эхчүүдэд олгох зардлыг 19.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр болоод байна. Өнөөдрийн байдлаар нийгмийн даатгалын сангаас аймгийн хэмжээнд 10,780 иргэн тэтгэвэр тэтгэмжинд хамрагдаж байна. Эдгээрээс өндөрт насны тэтгэврээр 7,098 иргэнд, тахир дутуугийн тэтгэлэгт 2,552, тэжигч алдсны 1,139 иргэнд олгодог байна. Өнгөрсөн он тэтгэвэр тэтгэмж эмчилгээ үйлчилгээнд 26.6 тэрбум төгрөгийг зарцуулсан бол энэ жил 32.8 тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөсөн байна. Мөн 2015 оны төсвөөр тэтгэврийн нэмэгдэлт улсын хэмжээнд 13 тэрбум төгрөгийг сулгасан. Харин хизээ нэмэх вэ гэдэг одоогоор тодорхойгүй байна. Засгийн газраас тэтгэвэр тэтгэмжийг нэмэхдээ хугацаа зарлахгүй байх бодлого баримталдаг. Энэ нь нэмэгдэлтэй холбоотой үүсдэг үнийн хөөрөгдөл, инфляцтай холбоотой гэдгийг нийгмийн даатгалын хэлтсийн дарга бидэнд ярьлаа. Өнгөрсөн жил гэж бодсон бид манайх нийгмийн даатгалын 5 сангаас Улс аймгийн одоо 75 мянган он бид нийтдээ тэтгэвэр тэтгэмж, эмчилгээ үйлчлэгийн зардал 26.6 тэрбум төгрөгийг манай аймаг Улс аймаг зарцуулсан. Энэ жилийн одоо 15 оны одоо бид төлөвлөж байгаагаар бид дараа 32.8 тэрбумын одоо тэтгэвэр тэтгэмж, эмчилгээ үйлчлэгийн зардалд зарцуулна гэж төлөвлөгөө маань батлагдаад ингээд ирсэн. Сарын хуваарьд хийгдээд ингэ явж байна. Тэгэхээр энэ нь юу харагдж байгаа вэ? 6.2 тэрбум төгрөг тэтгэвэр тэтгэмж, эмчилгээ үйлчлэгийн зардалд аймгийн хэмжээнд энэ үйл ажиллагаа зарцуулагдана гэж ойлголт бол хамгийн наад зах ойлголт гарч байна гэж ойлгох ёстой. Энийг хэдэн хувиар хязээ нэмэх гэдэг тухай асуудлыг засгийн газрын тогтоох шийдвэрийн хүрээнд нэмэгдээд ингэ явах ёстой юм. Хөдөлмөрийн сайд бас ярьжсэн одоо цалин нэмэхтэй бол одоо бага цалин авдаг хүмүүсийг одоо нэмэх маягаар за одоо өндөр цалин авдаг хүмүүсийг бол хэвээр үлдээнэ ийм юм яригдчихсэн. Тэгэхээр тэтгэвэр авдаг хүмүүсийн хувьд бол энд яг ямар хүмүүсийг нэмэх чиглэл ер нь яригдж байгаа бол иргэд даатгуулагчдаас бол энэ саналууд ирдэг л дээ. Өндөр тэтгэвэр авч байгаа хүмүүсийг бол бага тэтгэвэр авч байгаа хүмүүсийг бол илүү нэмэх хэрэгтэй байна гэсэн. Энэ амжилтны төвшин мөн худалдан авах чадварын асуудалтай уялдуулаад тэр өөрийнхөө тэтгэвэр тэтгэмжийн нэмэхдээ энэ бодлогыг дандаа барьж ирж байсан. Энэ зөвлөж байгаа. Хэдээс хэдэн оны хэдээс одоо тэтгэврийн доод хэмжээг, бэлэмжийн доод хэмжээтэй уялдуулж тэтгэврийг доод хэмжээ, бидний тэтгэврийн доод хэмжээ, тийм ээ? Төвтөнцийн тэтгэврийн доод хэмжээг ингээд явуулдаг. Тэдээс зоосгүй хөвтэй байна. Биш бэлэмжээс 75-аас зоосгүй байна гэдэг. Энэ одоо зарчмаараа явагдахаас гадна бас индекс зүйлж одоо энэ тэтгэврийг нэмдэг. Хэдээс хэдий ямар тогтоосныг гэдэг ч юм уу тийм ээ. Хэд хэдэн хувиар ямар одоо индекс одоо нэмэгдүүлэх вэ гэдгийг засгийн газар тогтоодог жил. Тэтгэврийн насны иргэд ажилласан жил авч байсан цалин шинтгэлийн төссөн хувь хэмжээнээс хамаарч тэтгэврээ тогтоологдог. Мөн сайн дурын даатгал малчид хуваарай хөдөлмөр эрхлэгчид болон тодорхой хөдөлмөр эрхлээгүй иргэд хамрагдаж ирээдүйд тэтгэвэр тэтгэмж тогтоолгох боломжтой. Харамслал нь манай иргэд хаанга идэвхгүй ханддаг гэж байна. Өнгөрсөн жил хэрэгжсэн ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хуулиар иргэд 1 сараас 11 хүртэлх
ажилласан жилээ нөхөн тооцоолох боломж бүрдэж харьцангуй сайн хамрагдсан гэж байна. Тэгэхээр тэтгэвэр тэтгэмж эмчилгээ үйлчилгээнд бас энэ жил 33 орчим тэрбум төгрөг зарцуулна гэж тооцоолсон байна. Тэгэхээр энэ мөнгийг юу нь яаж бүрдүүлт юм бэ? Нийгмийн даатгалт хамралтын бааз хэр нэмэгдэнэ? Нийгмийн даатгалын сангууд хэр одоо мөнгө хоримтлагдана? Тэр хэмжээгээр эрсдэл одоо нийгмийн даатгалт хамрагдсан иргэдийн эрсдэл тохиолдсныг эдэнд өгөх одоо санхүүгийн одоо нөөц бэлэн байна гэж бид ойлгох ёстой. Энэ жилийн бидний төлөвлөгөөгөөр манай аймгийн хувьд бид 16 тэрбум төгрөгийн шимтгэлийн орлогын төлөвлөгөө бүрдүүлэх ёстой. 5 сар нийлээд. Буцаад бид нар 32.8-33 орчим тэрбум төгрөг гаргах гэнэ шүү дээ. Тэгвэл даруй нөгөө 16 тэрбумын 17 тэрбумын бид төв сангаас авах. Төв сан гэхдээ зэрэг тэнд наам мөнгө хоримтлагдсан үдэж гагцгүй ялангуяа одоо тэр хот зөөрийн газар нийгэм даатгалын шимтгэл төлөлтөйгтэй хүн ам олонтой дархан үйлдвэрлэл үйлчлэг авах гэх тийм ээ. Цалин өндөр шимтгэл өндөр төлөлтөй газар гэсэн үг шүү дээ. Эрдэнэт дархан Улаанбаатар хотод байгаа тэр хүмүүсийн хоримтлуулсан мөнгнөөс тэнд ажиллаж амьдарч байгаа хүмүүсийн хоримтлуулсан мөнгнөөс бид 17 орчим тэрбум төгрөгийг авч байж бид одоо Увс аймгийн 75 мянган намд үйлчлэх нь шүү дээ. Тэгэхээр бид энд нийгмийн даатгалт хамрагдалт тодорхой хэмжээр бага байна гэсэн ойлголт гарч байгаа үз. Тэгээ бусдаас тэр төвсөрөн газарт амьдарч байгаа ажил хөдөлмөр эрхлэж сайн дураараа юм уу тийм ээ даатгах байгаа хүмүүсийн хоримтлуулсан мөнгийг бид 17 тэрбум бид өөрсдөө авч тавих нэ. Тийм учраас бид ер нь даатгал гэдгсэн тэр шүү дээ. Бид урдчлалчгоод эрсдэл тохиолдолд эрсдлээ багасгах тулд тийм ээ авч байгаа мөнгөн хэлбэр авч байгаа үйлдвэрлэл ажиллагаа шүү дээ. Тэгэхээр иргэд маань бас энийг ойлгож бид ер нь бас ялангуяа манай ахмадууд тэтгэвэр тэтгэмж авагчид тийм ээ хэн боловч төрийн болоод үеийн гимшилт ажиллаж байгаа хэн боловч ах トゥ дүүрэл садна залуучуудыг тийм ээ ер нь бол нийгмийн даатгалт хамрагдах гэгийг бол бас үрээ ойлгох хэрэгтэй. Бид хоримтлын уулгаа тэр хоримтлыг буцааж авах. Нэг өсний манай чинь эв санааны эдлийн зарчим дээр манай энэ нийгмийн даатгалын тогтолцоо явагч байдаг. Нэг өсний залуунуудаа тийм ээ одоо хөгжүүдийнхаа тийм ээ эрүүл нь одоо тийм өвчмөд тусны дан тийм ээ нэг өсний тусламж үзүүлж байгаа хэлбэр шүү дээ. Тэгэхээр зэрэг бид цаашдаа энэ зарчмаар яваа. Үүнээс одоо илүү тийм сайн зарчим бол одоохондоо байхгүй байгаа дэлгэд. Цалин тэтгэвэр тэтгэмж нэмэх асуудлаар хөдөлмөрийн сэтгүүл сэтгүүлчид мэдээлэл хийхдээ өндөр цалинтай иргэдийг хэвээр үлдээж бага цалинтайг нэмэх замаар индексжүүлэх бодлогыг засгийн газараас баримталж байгаа гэдгийг дуулгасан. Тэтгэвэр тэтгэмж нэмэхдээ ч энэ бодлогыг баримтлах байх гэдэг байр суурийг хэлж байгаа юм а. ЭМС-ийн мэдээллийн хөтөлбөр зочны цагаараа танд үргэлжлэн хүрч байна. Улаангомсон үүсч хөгжсөний 90 жилийн ой тохиох гэж буйтай холбоотойгоор хийгдэж байгаа ажил болоо цаг үеийн мэдээллээр Улаангомсон засаг дарга оюутаа ярилцлаа. Мэдээллийн хөтөлбөрийн зочны цагаар үргэлжилж байна. Бид Улаангомсон засаг даргатай цаг үеийн асуудлаар ярилцахаар ирлээ. Тэгэхээр танд өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр одоо бас төсөв танагдж байгаа гэж яригадад байдаг. Тэгэхээр орон нутгийн хөгжлийн сангаар ч юм уу, сумын хөгжлийн сангаар ч юм уу ер нь эх жил, эх онд ер нь ямар бүтээн байгуулалт хийгдэхэр төлөвтэй байгаа вэ? Энэ талаар үзэгчд мэдээлэл. За орон нутгийн хөгжлийн сан улсын төсөв аймгийн орон нутгийн хөгжлийн сан ерөнхийдөө танагдах шинжтэй байгаа. Гэхдээ бол бид нэр 12 сард болсон хурлаараа Улаангомсонд 954 сая төгрөгийн ажлыг Улаангомсон орон нутгийн хөгжлийн хөрөнгөөр хийхээр төлөвлөсөн. За энэ ажлуудаа бид нэгдүгээрт нь 90 жилийн ойтой учраас 90 жилийн ойроо хандсан бүтээн байгуулалтын ажлуудаар нэлээд төлөвлөсөн байгаа. За үүнд ялангуяа хамгийн томоох нь бол Гиван Батрын талбайг бид оогоос өмнө төсөл түрээлэн болгож тогтчулж шинээр байгуулахаар төлөвлөж оруулсан. За энэ ажлаа бид ямар ч байсан хийн. За мөн ойрын хугацаанд бас орон нутгийн хөгжлийн сан дээр ч юм уу сумын иргэдийн урдлаар тодтохлын зүйлүүд яригдах бах. Гэхдээ бид нэлээдгүй ажлыг бол гарцаагүй хийнэ. Энэ бол төв замаа лед гэлжүүлэх ажлыг иж бүрэн хийн. За мөн ногоон байгууламж байгуулах ажлыг 2 чиглэлд татврын гудамжны чиглэлд за мөн голын дэлгүүрээс арын дэлгүүрийн чиглэлд энэ ажлыг бас хийж гүйцэтгэнэ. За 15 он маань Увс аймгийн 90 жилийн жил учраас бас
Энэ чиглэл рүү улсын төсөв болон орон нутгийн хөгжлийн сангаас гадна иргэд хувийн хвшлийн төгсөгчид нутагтаа элэгтэй хүмүүсийн сэтгэл санаачлагч дайчлан хийх нэлээдгүй ажлын жагсаалт гарсан байгаа. Жир гороо ажлын жагсаалт гараад аймаг сум дээр нэгтгэгдээд төсөв төлөвлөгөө санхүүгийн их усрыг бол тооцож ярилцж байна. За бид нэр 2 сарынхаа багийн иргэдийн нийтийн хурлыг бүх баг дээр хуралдуулна. Энэ хурлаараа 4 зүйлийг ярихаар шийдвэрлэдэг байна. За 15 онд хийгдэх ажлынхаа талаарх төсөөллийг танилцуулна. За мөн 90 жилийн огтч хийх ёстой бүх ажлуудаа жагсаалтыг бас танилцуулна. За эндээс бол иргэд маань, хувийн хвшил маань, бусад байгууллага маань тийм ээ нутагтаа илэгнэхтэй хүмүүс маань бас аль хэлбэрийн ажлыг хийж болох вэ гэдгийг утгаар танилцуулж байгаа. За мөн энэ зүйлийг бид нар вебсайт дээр Улаанбаатар дахь нутгийн зөвлөлд энэ тэнд байгаа нутгийн зөвлөлүүдэд бүгдэнд нь мэдэгдэнэ. Энэ жагсаалтаа танилцуулна. За хамгийн чухал зүйл бол миний гэрээс манай хотын хөгжил эхэлнэ гэсэн аян гарч байгаа. Энэ өгцөн нэлээд томоохон аян. 2 сарын 7-оос эхлэх багуудын хурал дээр танилцуулна. Хотын хөгжил гэдэг маань зөвхөн нэг хэдэн төрийн хөрөнгөөр барьсан байшин барилга биш ээ. Энэ бол хамгийн ихний ээлжинд хөгжлийг тодорхойлох зүйл маань иргэдийн гэрээс эхэлнэ. Иргэд маань өөрийнхөө амьдарч байгаа орчин нөхцөлийг сайжруулах талаар өөртөө санаачлах гаргаж ажиллах ёстой гэсэн зүйлийг бас аяны өдөдмж болж гаргаж байгаа юм. За мөн 90 жилийн ойн ажилд иргэд маань та бүхэн яаж оролцох юм бэ гэдэг зүйлийг бас багийн засаг дурны асуудал болгож тавьж ярилцсан. Иргэд бид нар ийм зүйлээ хийж та нар энэ төрн энийгээ хий, нутгийн зөвлөрөө энийгээ хийлгээ гэсэн зүйлүүд бас ярих юм байна. За мөн багууд дээр бид нар энэ хурлаар бас багууд дээр иргэний зөвлөл байгуулах ажлыг ярина. Энэ иргэний зөвлөл бол аймаг сумын застрагын тамгын газар иргэний танхимыг түшиглэн ажилладаг. Тэгвэл баг дээрээ бас иргэний зөвлөл байх ёстой. Иргэний зөвлөл маань зохиц журмын дагуу тухайн баг дээр болж байгаа асуудлыг хэлэлцэж шийдвэрлээд сумын тэр багийн засаг даргадаа үйл ажиллагаа явуулахад нь дэмжлэг тусалтай үзүүлдэг. Иргэдийн дуу хоолойг авчиж өгдөг ийм байгууллага байх ёстой. Энэ ажлыг бид нараас 2 дугаар сарда эхэлж хийхээр төлөвлөж байна. Ухаалбал ер нь ямар томоохон ажил хийх гэж ярилцж байгаа иргэдийг дэмжлэгтэйгээр гэдээ бас ярьж штэ тий. За ойн хүрээд бол гарцаагүй бид иргэдэд дайшилж хийх ёстой нэлээдгүй ажил байгаа. За эхний ээлжинд бид нэр дор хаяж Улаанбаатар руу ордог гардаг өгдөх үдэх талбайнуудаа бэлэн болгосон байх хэвээр тэнд байна хүмүүс маань ирж очихдоо бас буугаад үдэлдэг тийм ээ тэр ажлуудыг хийхээр бас урд самбартай хөтөл хойд юун дээр зураг төсвийг бэлэн болгочод байгаа. За мөн улаан уулынхаа орчинд бас нэг чөлөө цагаа өнгөрүүлдэг орчин бүхий нөхцөл бий болгосон талбайнуудыг байгуулах хэрэгтэй. За мөн Ус аймгийнхын бэлгэдлийг харуулсан Ус аймгийнхаа шагналуудыг бас нэг хүндэтгэлийн хэлбэрээр байрлуулсан газрууд байх ёстой. За хуучин бол Ус аймаг нь алтан гацууд нь шагнагдсан байдаг. Тэгэхээр тэр одон маань одоо шинэ дулааны 2009 онд байна уу 10 онд байна уу буулгацсан одоо байрлуулаг байгаа. Тэр нөхцөлөө бас сайжруулад бид шинээр байгуулах ёстой. За мөн Улаанбаатарт ногоон байгууламж ялангуяа аюулгүй тойргууд дээр хийх бүтээн байгуулалтууд нэлээд их байгаа. Энэ бол улсын төсвөд ямарваа нэг хэлбэрээр шийдэгдээгүй. Тэн дээр бид нэр Ус аймгийнхаа бэлгэдлийг харуулсан бас нэг нутгуусандаа ирсэн хүмүүс маань зураг хөргөө ахуулаа явуулдаг, явждаг, чөлөө цагаа өнгөрөөчдөг. Тийм орчин нөхцөл бүхий нэлээд олон аюулгүй тойргуудыг бий болгох ёстой. За мөн ялангуяа Ус аймагтаа бас бид нэр Улаанбаатарт камержуулалтын асуудлыг ижүүрэн шийдэх ёстой. Энийг бол бас хөөстөд нэлээд ажил болж байгаа. Хууль зүйн яамны дэмжлэгтэйгээр Ус аймагт хийгдэх гэж байгаа. Иргэд маань бас ингээд орчин нөхцөлийг сайжруулдаг. Тэгэхээр хяналттай бас нэг тийм ээ байх ёстой. Тэгэхээр энэ зүйл бас нэлээд чухлаа. За цэцэрлэгт хүрээлэнгүүдийг байгуулах ёстой. Улаан сумын нэрмжтэй цэцэрлэг хүрээлэн байгуулахаар бид нас зураг төсвөө хийгээ явж байна. За борт толгой мөнгө найрамдал дурсгалын өндөрлөг байдаг тийм ээ. Тэрийгээ бид нар бас зас тогтжуулах ёстой, гэрэлтүүлэхтэй нэг шаттай хуучин хөшөө дурсгалаа бас сайжруулсан тийм байх ёстой. Улаан сумын 310 жилийн ойн дурсгалын самбар гэж үүдэг. Энэ зүйлээ бас шинжлээд бид нар одоо удахгүй 2016 онд байна Улаанбаатар цуурын амьдрал үүссний 330 жилийн ой тохиогч чинь. Тэгэхээр энэ ой зориулсан хэлбэрээ бас сайжруулах ёстой гэдэг маш олон ажил байгаа. Тэгээ энэ ажлуудаа бид нэр Улаан сумынхаа вебсайтаар мөн Facebook орчинд ч гэсэн бид нэг нэгээр нь танилцуулж явуулах гэж байна.
мэрэгжилтнүүдтэйгээ яриад ийм зүйлийг яаж хийх вэ, та яаж оролцох уу гэдэг хэлбэрээр бас цахим ертөнцийг нэлээд ашиглаж, ялангуяа телевизүүдтэйгээ, сонин хэвлэлүүдтэйгээ хамтарч бид иргэддээ хүргэх ажлыг маш сайн хийх ёстой. Энэ яагаад ингэж байгаа юм бэ гэвэл манай Зэрэгэлдээ Ховд аймагт ихэд очны зан гэдэг хүний өр хүүхдүүд нь аавынхаа гэгээн дурсгал зориулээд 350 сая төгрөгөөр нэг гудамжийг тэр чигтэн зарцсан байгаа байхгүй. За мөн Дархан уул аймагт ихэд анхны засцаг дарга захирагч Бата гэдэг хүний нэрмжлэхэд бас өчнөө мөнгө гаргаад энэ бол тэр иргэдийн тэр хүмүүсийн нут гэсэн хүмүүсийн сэтгэлийг зөв татж чадсны хүчинд хийсэн ажлууд. Тэгэхээр энэ зүйлээ бид нар ийм юм хийх гэж байна гэдэг санаачлагуудаа тэр иргэдэд энэ тэнд ажилд төрж амьдарч байгаа хүмүүстээ хүргэх ёстой. Тэгвэл тэр хүмүүс сэтгэлээрээ нутгаа гэсэн сэтгэлээрээ 90 жилдээ нэг удаа ирээд ийм сайхан орчнуудыг бүрдүүлэх нөхцлүүд байгаа учраас энэ зүйлүүдийг бид нар тусад нь нэлээд томоохон арга хэмжээ бол ярилцсанаа. Улаангом орчин иргэн дөрөнд маш хүнд байгаад бол хог. Энэ бол гинт нэг өдөр бий болцсон биш. Ерөөсөө энэ хүмүүсийн сэтгэлд байгаа хогноос яаж цэвэрхэн орчинд амьдрах уу гэдэг сэтгэлгээг өөрчлөх нэлээд томоохон ажлууд явж байгаа. Иргэд маань хогоо англи нь ялгчдаг байх хэрэгтэй болж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар тэр англи нь ялгсан хогийг чиглэл дахин боловсруулах үйлдвэрүүдийн дэмжихээр би сая өнгөрсөн 7 хоногт 2 үйлдвэрийн газрыг очиж үзлээ. Нэг нь бол Гялгар цаас хуунцны эдрийг дахин боловсруулах үйлдвэр, нэг нь нойлын цаас үйлдвэр байгаа. Тэр үйлдвэрийн үйл ажиллагааг дэмжиж хагидал цаасыг нойлын цаас болгодог хэлбэрлөө явуулах ёстой. Тэгэхээр ийм ажлууд нэлээд их байгаамаа. Энэ дээр бол аймгийн хуралдаага бид нас нэлээд хамтарч ажиллаж байгаа. Одоо манай багийн дарга нар байна, баг болгон дээрээ зурглал гаргаж байгаа. Багийнхаа зурглалыг. За манай багийн энд нь хог байна. Тийм ээ. Энд нь тэр хүн амьдэрдэг. Энэ хүн бол төрийн албаагч. Энэ хүний бусдтай бас шаардлага тавих ёстой. За ийм хүн байна. Энэ гудамжинд энэ хүмүүс бол бусдад уурайлаад хоггүй цэвэр байх ажлыг хийж чаддаг гэсэн энэ зургалыг гаргаж байна. За мөн багаас 5 өрхийг сонгож аваад манай нийгмийн ажилтнууд маань яг энэ айлын 7 хоногт ямар хог гарч байна. Хэдэн килограмм үнс, хэдэн килограмм цаас, хэдэн килограмм шил ялгуулах ажлыг баг болгон дээр хийгээ явж байна. За мөн өнөөдөр Улаангом сумын байгаль хамгаалагч нар одоо сүүлийн 2-3 өдөр бас яг энэ хогны асуудлаар гадуур хяналт шалгалт хийгээд үзлэг шалгалт хийгээ явж байна. Тэгэхээр ой болж байгаа хог бол яриад байдаг бас тийм ээ. Тэгэхээр ярихаас өөр арга байхгүй. Газраас ирсэн хүмүүс маань бас цэвэр орчинд тэр битгэл биднээс хоош ч гэсэн энэ цэвэр орчинд аж төрөх нөхцөлийг бас бид нэр өөрсдөөсөө ихтгэх ёстой. Бид өөрсдөө хийх ёстой. Ийм зүйл байгаа учраас ярьж байгаамаа. Тэгээд ойтой холбогдолтой маш олон зүйлүүд байгаа. Иргэд одоо та бүхэнтэй энэ телевизээрээ дугаар сонин хэвлэлээр таньд бид нэг үрчлэн хөргөнэ. Жишээлбэл одоо миний хайртай Улаангом бид нэг жижиг талбай хийх гэж байна. Төлөвлөлөө зур тусны гарын явж нэлдэ нэг 30 орчим сая төгрөгийн зардалтай. Тэгээ бид нэг төгсөгчд бас өгөх гэж энэ зураг байна. Тэр нь бол нэг одоо Эльстэй хотод байсан загварыг бас бид нэр авч хийсэн байгаа. Энийг яг зураг нь бэлэн болох бас таагүй танилцуулнаа. Тэгээд нэг бас том талбайнуудтай бас нэг шатар хийчдэг тийм ээ. Том. Тэгээд сандалтай иргэдэн тоглоод надад амраа сууж захта том шатраа тоглоо сууж яадаг ч юм уу. Ийм нилээдгүй олон санаанд байгаа. Энэ санаандаа бид нар 15 оны ялангуяа ойгоос өмнө ажил болох ёстой гэж ойлгож байгаа. Манай телевизийн Боломжит бушгүй нэвтрүүлгээр яригддаг асуудлын дийлэн хувийг нохоо гэрэлтүүлэхийн асуудал эзэлдэг юм а. Хотын хөгжил цэцэрлэгжүүлэлтийн газраас нохоо усгах ажлыг эхлүүлээд байсан ч 10 хоногийн өмнө зогсоосон гэдгийг мэдээллээ. Тус байгууллагын анчин Улаангом сумын хэмжээнд нохоо мурусгах цорын ганц зөвшөөрөлтөй боловч өөр иргэн нохоо усгах соёо махыг нь авах зэрэг үйлдэлд гарсан учраас цагдаагийн байгууллагууд өгч шалгах хугацаанд нь төр зогсоосон гэж байна. Нохоо устгах явцад буу алдах тохиолдол хэрэг гарвал ганц зөвшөөрлөлтөй тус байгууллагын анчин холбогдох учраас хоёрдугаарт иргэдийнхээ аюулгүй байдлын үүднээс эм шийдвэр гаргасан тухай бидэнд мэдээллээ. Харин гэрэлтүүлэхийн талаар дараах тодорхойлогыг авлаа. Зарим нь бол шогн машин дайрагдах, зарим нь газар дор кабель гэмтэх, мөнгөнд дулааны удирлаас болоод шийдэн ламчиг тасрах, утас тасрах ял олон янз шалтгаанд гарч байгаа. Гэхдээ бол бид нар бас сумын застаргын тусламжтайгаар даавн баг гаргаад гэрэлтүүлгийн асуудлаар анхаарал нэлээд тавьж байгаа. Сүүлийн үед бол бид нэр одоо 7 дугаар баг чанарны гэрлээ одоо бүрэн засварлсан.
хороолтогийн давхар минь одоо гудамжны гэрэл төрсөн засварлсан. Гэхдээ Чандамны 1-р уудлаас Чандамны сургуулийн тэр нэг дөрвөн гэрэл байгаа. Яг засагтайг үйлдсэн дөрвөн гэрэл. Энэ нь бол тэр газар дуурах кабель нь усны сувг дундор явж байгаа. Дээр нь уснаа хөлдсөн байгаа. Яг тэнд дороо ингээд маас гарч тасарсан учраас тэр дөрвөн гэрлийг дулаархаас засах боломжгүй болцсон байгаа. Бусдын бол бид нэр одоо нөөц уулзааг гаргаад одоо засварж байгаа. Тэгээ наашлаад гудамжны гэрлүүдээр сайн урдсан хэсгүүд дээр бол бас минь газар дуурах кабель асуусан байгаа. Энэ талаар бас тусгай баг гараад бид нэр шаардлагатай материал бүгдийн тооцоо гаргасан 2 сая 500 мянга дотор засагдгаар байгаа. Запас хэлүүгийн хот руу загш байгаа. Гэхдээ бол одоо шинэ он гарсаар бол төсөө мөнгө бол ямар ч мөнгө тавигдаагүй. Заавал зардал гарч хийгдэх учраас энэ тал дээр бол ард иргэд бас хүлээстэй хандаж мөнгө зардал нь шийдэгдсэн үед бид нар зөв хэмжээгээр заснаа гэдгийг бас хэлмээр байна. Яг өнөөдрийн байдлаар яг аль чиглэл гэрлэл асахгүй байгаа вэ? Энэ иргэдийн яриад байгаагаас гадна одоо 3 дугаар 10 жилийн тийшээ асахгүй 2 сар болж байна. Наадмын талбай гэд ингээд яриад байгаа л да. 3 дугаар 10 жилийн гэрэл бол энэ саяхан одоо арын дөрвөн замаас 5 нот хүртэл гэрлийг тусгаатал хагарсан эвдэрсэн байсан өндөр хүчлийн улмаас усгаатал эвдэрсэн байсныг засаад 2 хонжээ. Энэ гэрэл байсан байж магадгүй нэг 2 бол тээврийн хорооны чиглэлийн гэрэл тэр шин зүүн наадмын талбайн гэрлүүд бол засраагүй байгаа юм. Сая тооцоо гаргасан гэрлүүд. Их найдаас дэше 15 шон эднэр бол асаагүй байгаа. Алга цог 1-2 гэрлийн тэнд саяхан асаасан. Цаашдаа бол энийг бол запас хэлвэсэн дараа л засна. Одоо бол яг өнөө маргаашаа засна гэж хэлж чадахгүй байна. Тийм энэ одоо засаад эвдрээд идэг энэ яг юунаас материалтай болд юм эсвэл яг юунаас болоод байгаа юм бэ? За гэрлийн шалтгаан бол янз. Яг эрс гүйдрэхт цагны батарей гацах цаг нь бас 30 градусаас дээш гарахаар ингээд царцаад явдггүй. Тэрнээс болоод тохиргоо алдагддаг, гэрэл унтдаг. Амын кабелээсээ болно. Ийм шалтгаанууд байгаа. Тэгээ шалтгаануудын дор нь зад бид аль болох л удаасгах хичээж байна. Тэгээд одоо шинэ оны төсөв суусны дараа л одоо энэ асахгүй байгаа гэрлүүдээр бид нар анхаарах төлөвлөгөөтэй байна. Өнгөрч баасан гарагт энэ оны шинэ төсөв батлагдсан. Тиймээс гэрлүүлгийн төсвөөс хамаарч засварын ажил эхлэн гэдгийг хэлж байна. Улаангум сумын 7 дугаар баг Чандамны гэрлүүлгийн хувьд Улаангум сумын засаг даргын нөөцөөс 3 сая төгрөгийг зарцуулж хийж дуусгасан 4 гэрэл газар доорх шугамаас хамаарч асахгүй байгаа талаар мэдээллээ. Өнөөдөр цогцлбор 1-р сургуулийн 2-р байранд нархан 3-р цэцэрлэгийг зохион байгуулсан бие чаданд бөөхөө тэмцээн уралдаан амжилттай болж өнгөрлөө. Боловсролын яамнаас хэрэгжүүлж байгаа авьяас хөтөлбөрийн хүрээнд уламжлал болгон явагддаг тус тэмцээнд 80 гаруй хүүхэд эцгийнхээ хамтаар оролцож авьяас самбаа хурд хүчээ сүрэн өрсөлдсөн өргөн хүрээтэй болж өнгөрлөө. Зөв Монгол хөтөлбөр, авьяас хөтөлбөр, ном хөтөлбөр гэдэг олон хөтөлбөрүүд хэрэгжиж явж байгаа. Тэрний хүрээнд жилээс жилд уламжлалт нь явагддаг тэмцээний төрлүүд байгаа. Тэгээ ялангуяа 5 нас бэлтгэл ангийн хүүхдүүдийн дунд зохион явагддаг тэмцээний уламжлал гэж бас хэлж болохоор юм тэмцээний нэг төрөл байгаа юм аа. Хүүхдүүд ер нь хоорондоо маш их өрсөлдөөнтэй. Тэгээд хоорондоо бас зарим нэг хүүхэд нь өрсөлдөж урлаж байна гэдгийг бас жаахан хараахан мэдхгүй хүүхдүүд бас ганц нэгээр бас харагдаж байгаа. Тэгэхээр цэцэрлэг хүүхдийн бас нэг өөр болж байгаа юм бас эцэг эхчүүд бас чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэгэхээр эцэг эхчүүд ер нь хэр ирж гин хүүхдүүдтэй ер нь хэр анхаарал халамж тавьж байгаа шиг мэдрэж байна. За өнөөдрийн тэмцээн маань бас ажлын цагаар зохион байгуулагдаж байгаас ийм бас онцлог талтай байгаа. Энэ утгаараа бас яг эцэг эхчүүд бол яг 100% хамрагдаж бас чадаагүй. Яагаад гэвэл ажлын цагаар зохион байгуулагдаж байгаа учраас бид нар бас зохиомжгаараа эцэг эхчүүдээ бас яг өөрсдийнхөө боломжоор тэгээд гол чигүүд бүгдээрээ хамрагдаж үзээрэй гэж бас хэлсэн байгаа. Тэгээд ямарсан зөв хэмжээгээр хүмүүс ирлээ гэж үзэж байна. Бидний үйл ажиллагааг дэмжиж хүрэлцэн хэлсэн эцэг эхчүүд энд тэмцээнд идэвхтэй оролцсон багууд та бүхэндээ баярлалаа. Ингээд өнөөдөр бас нархан 3 дугаар цэцэрлэг хүүхдүүдийн дунд бие чадан тэмцээнийг зохион байгуулж байна. Тэгэхээр тэмцээн дээр ирэх хүүхдэд дэмжиж сууж байхдаа сэтгэл хэр байсан? Их гоё байна. Энэ нархан цэцэрлэг одоо их хүүхдүүдийн дунд бас их зөв боломжийн их сайхан сэтгүүнийг өгч их гоё юм зохион байгуулж байна. Тэгээ бид нэр өнөөдөр ирээд хүүхдүүдэд дэмжиж энд бас сэтгэл хөөрөөд хүүхдүүдэд баярлуулахаар ингээд сууж байна. Тэгээд маш өндөр байна. Нархан цэцэрлэгийнхаа хамт олонд
ажлын өндөр амжилт хүсье. За ирээдүйд манай одоо бэлтгэл үргийн энэ ирээдүйн сурагч нар өшөө сайхан их юм бүтээж өшөө их амжилтанд хүрэх болтугай гэж өрөөж байна. Ер нь ингээд хараад сууж явах тэр хүүхдүүд маань ер нь авьяас ном хөтөлбөрийн хүрээнд хэр ингэж авьяас чадвараа хөгжүүлж байгаа шиг харагдаж байна тань. За хүүхдүүд ном хөтлөөр авьяасын юунд бол маш их сэтгүү, маш их хөгжилтэй болсон юм байна. Нийгэмч хөгжиж байгаа, аав ээж нь багш нарын ч бас сэтгэл байдаг бах. Одоо ингээ хараа сууж байхад бол хүүхэд дор урнаа чадах урнаа хийж байна. Маш их амжилттай, маш их сэтгэлтэй төрүүлчихсэн, энийг хийчихсэн гэсэн сэтгэл эрмжилттэй байна. 6 төрлөөр бүрдсэн буухай тэмцээнд хурдгуж ахваас самбаагаараа ахвалж баг тэргүүлж золбоо баг удаасан бол 3 дугаар байранд нархан баг, дараах байранд жавха баг орлоо. Мөн нархан 3 дугаар цэцэрлэг өнгөрсөн 7 хоногт 2-5 насны хүүхдүүдийнхээ дунд уран жиргээ уралдааныг зохион байгуулсан байна. Үзэгч та бүхэндээ хэсэг реклам сурталчилгааны дараа мэдээллийн хөтөлбөр үргэлжлэх болно.